Говь нутгийнханд алд ус хоёр адилхан үнэлэгддэг билээ. Ялангуяа уул уурхай үйлдвэрийн бүс болж буй өмнө Говь аймагт усны хэрэглээ жилээс жилд өсөж сая тоноор хэрэглээ өсөж байна. Монгол улсын нийт усны 98% нь гадаргын ус. 2% нь газрын гүний ус байгаа нь гадаргын ус байхгүй шихэн Мөн аймгийн тулгамдсан асуудал болж байгаа юм. Тэгвэл шинэ технологи ашиглан барих 50 МВт-ийн салхин станц нь жилдээ 1.5 сая тонн ус хэмнэх юм байна. Newcom Group-ийн өмнө Говь аймгийн цогцлын сүмд барих 50 МВт-ийн салхин станц нь Монгол улсад баригдаж байгаа 2 дахь том чадлын станц болох юм. Салхитын салхин станцаар ажлын гаргаа эхэлсэн намд олон улсаас мөнгө усгож энэ станцыг барьж говийн бүсийн уул уурхайн эрчим хүчний хэрэглээний тодорхой хэсгийг хангана. Жилдээ 201 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэж 163 мянган тонн илэмжийн хий бууруулах юм. Сүүлийн үед Монголын сэргийгт эрчим хүчний нөөц боломж дэлхийн анхаарлыг татаж хөрөнгө оруулах сонирхол ихсэх болсон. Монголчууд гадны мэргэжилтүүдтэй хамтран сэргийгт эрчим хүчний чиглэлээр амжилттай ажиллаж чадахгүй үндэсний улсын хүчин яандан энэ ажлыг гүйцэтгэх боломжтой болох юм. Тэр цагт эрчим хүчний асуудал манай улс өөрсдөө хямч хийх боломжтой болно. Энд Дайн улсын Vestas компани 2 МВт-ийн 25 ширхэг сенс тавьж дэлхийн стандартаар босгож байна. Өнөөдөр бид нэр 2016 оны 11 сарын 23-ны өдөр Өмнө Говь аймгийн цогцлын сүмийн Сэрст багт Newcom Group-ийн хөрөнгө оруулалтаар босж байгаа 2 дахь цахилгаан станцынхаа шавыг тавилаа. За төсөл маань бидний төлөвлөснөөр амжилттай гүйцэтгэж дуусгах юм бол бид нэр 2017 оны 19-нд буюу жилийн дараа ашиглалтанд хүлээлгэж өгнө. Энэ үед бид нэр яг энэ өнөөдөр шав тавьсан газараа бид нэр туус ажиллаад станцаа хүлээж авна гэсэн тийм итгэл дүүрэн байна. Цогцлын сумын энэ газар салхины их нөөцтэй тэгш тал учраас цаашд өргөх боломжтой. Энэ бүс нутаг салхийг аргамжид цахилгаан болох ирээдүйдтэй газар тооцогдож дараагийн станцууд шилжилдээ даран босох төлөв ажиглагдаж байна.